Хүүхдэд зориулсан Библи танилцуулж байна. Ноа ба их үер. Ноа бол Бурханд мөрөгдөх хүн байлаа. Бүх хүмүүс Бурхныг үзен ядаж бас гомдлож байв. Нэгэн өдөр Бурхан гайхалтай зүйлийг хэлжээ. Бурхан, би энэ ёс бус дэлхийг устгах болно гэд Ноад зөвхөн танаа гэр бүл аврагдана гэв. Бурхан их үер болох бөгөөд бүх дэлхийг бүрхэн гэж анхааруулав. Бурхан модоор хөвөх чавдар хий. Энэ нь танаа гэр бүл болон маш олон амьтад ороход хүрэлцгүйц том байх ёстой хэмээн Ноад тушаажээ. Бурхан Ноад яаж хийх заавар өгөв? Ноа маш завгүй байлаа. Ноа хүмүүст хөвөх чавдар яагаад хийх болсон тухайга хэлсэн боловч тэд түүнийг дооглон тахуурхаж байв. Ноа хийсээр л байлаа. Ноа Бурханы талаар хүмүүст ярьлаа. Хинч түүнийг сонссонгүй. Ноад агуу итгэл байлаа. Тэрээр Бурханд болон урд өмнө нь болж байгаагүй их үер болно гэдэгт итгэж байв. Удалгүй хөвөх чавдар хүн болон амьтдыг суллахад бэлэн болов. Тэгээд амьтдыг авчирав. Бурхан зарим амьтдын төрлөөс 7-ог, бусдаас нь 2-ыг авчирав. Том жижиг шууд хөхтэй амьтдаас том жижигийг хөвөх чавдарт хийв. Магадгүй хүмүүс Ноаг амьтдыг хөвөх чавдарт хийхийг хараад доромжлон хашгирч байсан бах. Тэд Бурханы өмнө гим хийхээ зогсоосонгүй. Тэд хөвөх чавдарт орёоч гисэнгүй. Эцэст нь бүх амьтад шууд авдарт оров. Чи болон чиний гэр бүл хөвөх чавдарт орох тун гэж Бурхан Ноад хэлв. Ноа түүний эхнэр, түүний 3 хүү бас тэдний эхнэрүүд хөвөх чавдарт оров. Бурхан хаалгыг нь хаажээ. Тэгээд бороо орж эхлэв. Газрын хөрсийг дэвтээсэн маш их адар бороо 40 өдрийн турш оров. Үерийн ус хот тосгон дээгүүр цутгажээ. Бороо зогсох үед уул нуруудын дээгүүр ус урсаж байв. Амьсгалтай бүхэн үхжээ. Усны түвшин нэмэгдэх үед хөвөх чавдар усны дээр хөвж байв. Авдрын дотор харанхуй дасалгоотой бүр аимшигтай ч байсан байж магадгүй. Харин Ноа үерээс авдарт хорогдсон юм. Үер болсноос 5 сарын дараа Бурхан хуурай салхийг илгээв. Хөвөх чавдар баг багаар хөвсөөр араа дууланд ирж тогтов. Ноа авдар дотор ус татартал дахин 40 өдөр байв. Ноа авдрын цонхыг нээж нэг хэрэг бас нэг тагтааг нисгэв. Тагтаа буух хуурай газар олоогүй учраас Ноа руу буцаж ирэв. Нэг 7 хоногийн дараа дахин нисгэв. Тагтаа буцаж ирэхдээ чидүүн модны шинхэн авцуусаар буцаж ирэв. Дахин 7 хоноод Ноа газар хатсныг мэдэв. Учир нь тагтаа буцаж ирсэнгүй. Бурхан хөвөх чавдраас гарах цаг ирлээ гэв. Ноа болон түүний гэр бүл мөн амьтад авдраас гарав. Ноа гарч ирэхэд ямар гайхамшигтай санагдсан болоо. Тэр тахилын ширээ хийж түүнийг болон гэр бүлийг нь аимшигт үерээс аварсан Бурханд мөргөл үлджээ. Бурхан Ноад гайхамшигтай амлалт өгөв. Бурхан хүн төрлөختний гим нүглээс нь болж дахин аимшигт үер буулгахгүй гэлээ. Бурхан энэ амлалтын гэрч болгон нэгэн гайхамшигт тэмдэг өгөв. Бурханы амлалтын тэр тэмдэг бол солонго байлаа. Үерийн дараа Ноа болон түүний гэр бүл шинээр амьдралаа эхлэв. Тэр цагаас хойш түүний үр удам энэ дэлхийг дүүргэжээ. Энэ дэлхийн бүх үндэс нь Ноа болон түүний хүүхдүүдээс үүсжээ. Амен. Бурханы гим гэж нэрлэдэг муу зүйлийг бид хийдгийг Бурхан сайн мэднэ. Гмийн шийтгэл нь үхэл юм. Бурхан бидэнд маш их хайртай. Тэрээр өөрийн хүү Иесусыг бидний гмийн төлөөс болгон загалмай үхэл тушаасан. Иесус дахин амьлж мөнхийн улстай буцсан. Одоо Бурхан бидний гмийг уучлж чадна. Хэрвээ та гмээсээ эргэхийг хүсвэл Бурханд хандан ийхүү хэлээрэй. Бурхан минь ээ, би Иесус миний төлөө үхээд дахин амьлсан гэдэгт итгэж байна. Миний амьдралд орж ирээд миний гмийг уучлаач. Тэгээд би шинэ амьдралаар амьдарч дараа нь тантай хамт мөнхөд амьдрах болно. Таны үгэж шиг таны төлөө амьдрахад туслаач. Амен. Иохны 3:16. Библи уншиж өдөр бүр Бурхантай ярилцаарай. Ноа ба их үер Бурханы үг Библиэс авсан түүх Эхлэл 6:10. Таны үгсийн тунхаглал гэгээруулдэг дуулал 119-130. Зохиогч Эдвард Хьюз, зураглаач Байрон Өнгөрн Лазарус, орчуулсан Дамдан Хорол суран, найруулсан Майот Тами, уншсан Совд.